Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Туулаа нэвэртэй подкастын 2 дахь суваг газрын гаваас подкаст руу description хэсэгт байх холбоосоор дамжин ороорой. Шин сувгийг маань дэмжиж subscribe тавьчаал дараарай. Тэгээд л болоо. Газрын гаваас подкаст. Муу билүүний баас их, муу ламын багш олон. Монгол ардын зүрэг. Бүхийн домог 16 дугаар хэсэг. Хөвч гүн хангай хөвсгөлд ядуугийн ирэхээр айлын мал адуулж сур илдэж суман өртөөд жинтэйх зэрэг хар бор ажилд борогшсон дампил хүү хамаг биеийн халуу шатаж байж ядахта хэрийн бэлчээрт унаж явсан морныхоо сүлийн уган дээрээс атхан зогсоод ороолготол морь нь хатирч чадахгүй эзнээ тойрон зовхчиж байжээ. Тэгэхлээр нь бира сорин хүний дайтай чулуу өргөж далаагаад нойтын ширэгт талыг нь шигттэл зоочхов. Зориг орж тоотой бүхийн торгон зодгоос атгахаар богдын хүрээ тийш дөрөөж ийсэн намтар нь ин эхэллээ. Сэрүүн хангаан хэр хөвсгөлийн түнэл сум уг нь Түшээд хааны ахай бэсэн нутаг. Уулсан сүрлэг, ус ургамал нь тунгалаг тунмал чандман нутгаас даншиг наадамд очих бөхчүүдийн тайны герт гунан үхрийн чансан мах зоглохоор цугларгсад бүхийн цол зэргээрээ эзэгнэн суутал ахай бэсийн хушууны зузаан борхүүд гунан үхрийн бүхэл шаанд чөмөг хүртэв. Хүү минь чөмгийг нь суг говчхөөрэ бүх хүн чөмөг зоглодоггүй юм шүү гэж. За болгоё хэмээн алга тосон авсан дампилхүү махыг нь шүдээрээ зулгаан идэж баруун шаантын ясыг шажигнуулан гараа мушгингууд чөмгийг гэрийн ханны нүдэнд цохин сэгсрээд энэ болох болов уу хэмээтэл бүх ихэд цочирдон мэлмэрч сэтсэн хааны самбэсийн хушууны дугар аврах хэллээ. Нүүрэндээ цогтой нүдэндээ галтай хүү юм гэд ихэд хүндлэн танилцж байсан гэдэг. Нэгэн удаа эгэнсэн майхнуудыг ажиглаж явсан хятад шинжээч зог тусаад майхны хормоогоор хөлөө гаргаад хорхирч буй хөвгүүний тавхайг ширдэн харж байснаа. Хаяа энэ болоо өлөн барын бяртаг хүнөө байна гэснэн тэр даншигт заан болсон ахай бэйсийн годон дамплийг шинтсэн үг юм байжээ. Улаастан амбны наадамд годон дампил хоцорж очсон юм байж. Гэтэл түүнийг хожимдож ирсэн гэд халгаасангүй. Тэгэхэр нь амбанд бараалгачээ. Амбан түүнээс чи яадаг бүх юм гэж асуухт нь төрүүлдэг бүхтөө гэж хариулж. Амбан асуужээ. За тийм байж. Хэрв төрүүлэхгүй бол яах вэ? Гэхэд миний бүндгэр таны мэдэлд гэжээ. Годон дамплыг гаргах болгонд амбаны сэлэм саадагтай цэргүүд дагаж гарна. Амбаны зарилгаар унахал юм бол толгойг нь тас завчих ёстой юм байжээ. Эцэст нь амбаны бүх годон дампил 2 үзүүн төрөнд үлдэв. Тэгтэл маргааш нь барилдах болж наадам төр завсарлав. Годон дампил майхан цууж байхад нь амбаны бүх лам жав орж иржээ. Түүнд хэлжээ. Чи халах бүх, би ч халахын бүх. Амбаны өмнө мууга үзүүлж нэгнийхээ амийг хөнөөлөөд яах вэ? Чи бай шагналаа авчих, би давхал хэрэгтэй байна. Гол нь давхтаа биш, Монголын минь нэр байна гэхэд ламжав. Тэгэж ярихгүй шүү гэд морондоо мордон явах гэж байснаа годон дамплийг ёжтой нэг хараад. За, бэр аль хэр байна да гэсэнд дампил жаахан тулгамдж бэр ихтэй гэхээр бие магтсан болчих гээд. Бэр таруу гэвэл өөрийгөө басамжилсан болчих гээд болдоггүй. Түүний хор шарн хөдлөн амбны бүхийг морьтой хамт өргөн хид эргүүлэн буцааж тавиад ийм л байна да гэж хэлээд майхандаа орон хевнэг цайгаа угаад суусан гэдгийг. Амбны бүхийн зүрх өхөв бололтой юу ч хэлэлгүй яваад өгөв. Маргааш боллоо. Үзүүр төрүү булаацалдах болж 2 бөхч гараад ирэв. Амбны бүхийг олон засуулууд туг хийвэр шиг дагахад годон дампил аваргыг хэдэн цэргүү дагсан авчиг зориг нь бадарч нөгөө талаар халах Монголынхоо нэрийг хамгаалах ёстой байсан учраас
биеийн хүч тэнхээ нэгэнтэй жигдэрсэн байжээ. Амбны бүхийг толгой дээрээ өргөн гаргаж асарлууд өгөж очоод "Чи халахын нэрийг бузарлах гэлүү?" гэд асрын уяаг тасартал түүнийг шидээд давж байсан гин. Амбан түүнд дайрч давшлан дархан хар хулгар химээх цол гуншин харилахад годон дампил авраг татгалзаад би энэ цолыг авахгүй. Би халахын авраг цолтой бүх. Юу гинэ? Эн чин нохойн цол юм уу юу юм? Гэд түүний амийг таглаж байсан гэдэг. Энэ алдарт бүх Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт төржээ. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Годон гихийг бодоход тэрээр үеийнхэн дундаа биеэр давжаад үер байсан бололтой юм. Хуучны бүхчүүд бие хаа үлэмж бэр чадал агуутай байжээ. Хөвсгөлийн Түнэл суманд мал адуулан амьдарч агсан даншиг 7 хушуу наадмын арслан дампилгай, оочтой ямаан сахалтай, шингэн дуутай, урт гартай, том сарвуутай, өргөн мөр өтгөн хөмсөг түжээсэн цээж ууц урд бэлхүүс нарийн гойлог бүх байсан ажээ. Нэгэн намар завхны улаастайд Хятад амбны сайдын наадамд халах 4, шав 5, дөрвөн ойрдын хамаг хушууны баяд ноёд ард зон цуглараад төм түчгэнсэн бум бужигнсан наадам үүсв. Бүхийн 2-ын даваа шувтарч 3-ын даваанд ам ухтуул авсан бүхчүүд цол гуншингаа дуудуулан байтал их хэнгэрийг дилдэж бүрээ бишгүүр хангинан амбан сайдын зарлиг сонсох зар тараахад хурсан түгсэн олон мэл гайхаж цэлх өхрөв. Ахаа бэсийн бүх годон дампил улаастай наадмаас хоцорж ирээд Хятад амбанд таны таалсан энэ наадамд халахын бүх би эс төрүүлэх аваас гизэх толгоогоо тас завчуулъя хэмээн ам алдан өтсөнд энэ наадмын 2-ын давааг цуцалж дахин эхлүүлсгүй хэмээн амбан зарлиг буулгасан нь олныг цочирдуулсан төдийгүй хурц элд зэгсэн алуурчид дамплийн толгойг тасдах цаазын тавцсан босохыг тушаав. Омог хэрсүүдээ амгарсангүй. Орос газар жин тээж яваад миний зоодгийг урах хүн олдохгүй дэгэ хэмээтэл нэгэн өвгөн зодгийнх нь 2 ханцуг зөрүүлж 3 давхарлаж бариад тэгвэл тас мошигч хуу гэжээ. Гойрцны гар зүйдтэй мушгаа тасалчихдгийн бол гол харлахгүй гэтэл баажаагүй ганц мушгаа тасалчихжээ. Дампил авраг хүний нутаг гүний газарт зодгоо уруулсандаа харуулсавч дарвгараасаа болж гэдгийг ухаарад "Гигэ минь тийхээтэй ах минь гинэн тэнэг нүгэлтний үгний алцыг өршөөж хайрал" гэд өвдөх сөхрөн зодгоо авахд 6 хэсэг болсон байжээ. Тэр наадамд нутгаасаа 4 харшуулан очисон бүх 5 хаан зодгийг дампил өмсөж барилдаад үзүүрлэж байсан юм. Дампил арслангийн зодог шуудаг нь хамп торгыг цэсчүүгээр доторлож завсраар нь хадаг хавчуулж мянцсан утсаар шаглан ойсон тун бат бүх эр хүний эдлэх хэрэглэл байсан юм гэдэг. Эдэн бүх эзэн хэврэгч эрлэхэг бүх эрийн сайн сор годон дампил арслан Монгол бүхийн шастар түүхнээс сод сонин намтар болон мөнхөрчээ. Туулаа нэвэртэй. Хуучин хатавчийн хүрээ одоогийн Завхан аймгийн Нөмрөх сумын ар шивэртэй. Наадам хийх зар хошуу дамжин тарж сайн бүх мориор алдартай дүүрэгч вангийн хушууныхныг хөдлөгжээ. Дүүрэгч вангийн хушууныхан бол Завхан аймгийн Цэцэрлэг сумын нутаг билээ. Ноёд дээдэс өөрсдийн нэр дээр гаргадаг бүх мордтой анхаарал тавьж харц баралгуудаа дарж дарамтлав. Могоон гол зусаж байсан баян бигзийн баралгууд энхүү наадамд эзэн хатны унах мордыг уйж хагсраах, хурдан мордыг сойж сунгах, гоёлын хувцас оёх, асар гэр айраг шүүс бэлтгэх их ажил думбож байлаа. Энэ үеэр үхэрчэнхүү нандтад хизаалан шар арчаагүй жаахан амтан мэт бодогдоод байжээ. Үхрийн бэлчээрт бигз баяны шаруудыг эвэрдэж барин эргүүлэхэд дөрвөн хөл нь газраас хүндирж сарвалзаж байдгийг нанзадхүү хэн бүхний хийж чаддаг зүйл гэж боддог байжээ. Нэгэн орой үхрийн зилэн дээр явж байтал баяны залуухан хатан нанздад зориуд ойртон ирээд "Чи чинь Бяруу тугал бэртээ чих гээд
Яасан бэртаа болчихов гэд цоргин ширтгэд самгарцсан хүүд имэйл. Монгол шарыг бөмбөр өргөдөг үсттэй гэжээ. Гүй юр шар өргөдөг сайн бүх ойртой дуултахаа болсон байх шүү дүү минь гэд алаг нүдэрэ намжирдаад өнгөрөв. Хатавчийн хүрээний наадам эхлэхийн урд орой Нанзатхүү өөрт нь талтай байдаг эзэн хатанд би Монголын шар өргөж эргүүлж чадна. Хатавчийн наадамд очиж барилдаж үзэх юмсан гэхэд дүү минь би гадарлаж байгаа. Барилдана гэдэг чинь эр хүний ажил гэв. Баян ачаа хүсэг зарц уяач нараа дагуулсаар гарах болоход залуу ихнэр нь би одоогоор явж чадахгүй. Би муу байна. Миний морийг үлдээгээрэй гэд хоцорчээ. Наадамчдыг явсны дараа Баяны хатан Нанзатхүүг дуудуулан уулзаад чи миний хар морийг унаад наадамд яв. Сайн барилдаарай. Харин очих замдаа ойгоны хойд эрэхт байдаг бардаа өвгнийд очиж уулзаарай. Цаадуулдаа эрт үзэгдээд хэрэггүй байх шүү гэлээ. Хүү баярлан гарч давхсаар зааж өгсөн өвгнийд очиж уучраа хэлбээс том янхгар биетэй өвгөн их л анхааралтай ажиглаад чи ер нь барилдаж үзсэн үү гэхэд би том хүнтэй барилдаж үзээгүй. Хязаалан шар өргөж эргүүлж үзсэн хөнгөн байх шиг санагддаг юм. За хөө минь чи хийц муутай хүн байна. Учраагаа лавхан буугуулдаж байран тонгорох хэрэгтэй. Гэхдээ дэвжээний голд нэг хонхор бий. Түүний ирмэгц тонгороорой гэд ширэн савнаас нандинан хадгалсан зодог шуудаг гарган өгч өрөөсөн хацрыг нь үнсээд сайн барил хүү минь гэд явуулав. Нанзатхүү наадам эхлэхийн өмнөхөн ирж нэрээ өгөөд тэр дороо нэг том бүхийн аманд очив. Амлсан бүх Нанздыг оог тоосон шинжгүй хагас дутуу өрж барьж авах гэтэл хүү ухарсаар өвгний хэлсэн хонхрын ирмэгт ирэхийн хамт буугуулдан барьж лавшруулан тонгороод авчихв. Тусгай асар бариулан тугслан сууж наадам үзэж байсан Бигз Баян хүүг зодоглон гарч ирэхэд таньж ядан байснаа бараа бологчтой. Энэ саваагүй золиг юу хийж авнав? Мал эзгүүд нь бушуу буцаа наатахыга гэлээ. Нанзад хоёр давсныхаа дараа эзэн Баянаасаа айж нуугдхаа болж бөхчүүдийг бараадах болов. Бөхчүүд ч хүүг сонирхон ажиглаж тоож байгаа нь гэж жигтэй ихэн. Өвгний зааж өгсөн мэхийг тэмдэгт газраа тааруулж хийсээр үзүү төрөнд үлдэж эсрэг бүхтөөгөө золгож автал хөлийн цэцэд сууж байсан өвгөн засуулууд хөөй хүүхэд наад хонхорт чинь уучаар их байна шүү гэж хашгирч байв. Нанзатхүү учраа бөхөө хонхрын ирмэгт хаман авчирч 7 дахь удаага тонгорч төрүүлвэ. Наадам тарснаар Баян Бигз байн миний бүх төрүүлсэн шүү гэж их л маадгар явсаар гэртээ харж Нанзатхүүд гэр мал таслан өгөөд чи одоо бүхийнхөө мөрийг хөөж амьдрна байгаа гэсэн юм гэдэг. Туулаа нэвэртэй. Арст Бовян гэж ихээ тинхээтэй сайн бүх мөнх хайрхан сумын нутагт амьдарч байжээ. Тинхээ чадал ихтэй боловч наадамд олон удаа зодоглоогүй юм. Мөнх хайрхан сумын алгийн гол гэдэг газарт энэ хүний 3 тулга чулуун дээр тавьсан урд цоохор авдрын чинээ цул чулуу байдаг юм. Тэр чулууны доор тавьсан 3 тулга чулуун тус бүрдээ төлгөн хоньны хэмжээтэй юм гин. Тэр газрыг нутгийнхан Бовян дов гэж нэрлэнэ. Нэгэн өдөр Бовян үхэр гаргаж байхад ноён ирж айл сургалахад ноёноо үзэж сандрахдаа эвдэж байсан үхрийнхээ гоёыг ганц гараараа их л дээшээ өргөн тэр уулын цаана тийм довын өмнө овоотой замаар гихчлэн айлыг зааж өгчээ. Ноён хүч тэнхээг нь маш ихэд бахтан биширч бодын хүчтэй хүн гэж хүндэтгэн бод хар Бовян гэж нэрлсэн гэдэг. Баян үлгийн аймгийн Булган сумын хайрт үзүүр химээх газарт Арст Бовяны өргөж эмээлтэй морь давуулж хайсан 400 кг орчим хар чулуу 3 тулга чулуун дээр тавиастай бий. Уг чулууг өргөж шидэхэд маг гутлынх нь ул ханзарч газар үлдэхэд гэртээ ирж авгаадаа. Олигтой гутал ойсонгүй юу гэж уурлаж байжээ.
Маг гутал, урийн хай гутал. YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол лайк товчоо дараарай. Мөн description хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Туулаа нэвртэйгийн шин суугаа дэмжиж subscribe тавьчаа дарахтал хангалттай. Танд, таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.